Ханс Христиан Андерсон, шүдэн судалдагч охин. Цаасан манаран оройн харав бүрээ улам харанхуйлан байсан тэр үдшийн хүүтнийг ямар байсан гэж санана. Энэ бол шинэ жилийн босгон дээр ганцхан удаа болдог битүүний үж байсан хэрэг шүү дээ. Ийм хүйтэн харанхуй цагаар хөл толгой нүцгэн гуйранч бяцхан охин гудамжаар гэлтрэн яв. Үнэн дээр гэрээс гуталтай гарсан боловч хэтэрхий томцсон хуучин шаахаа нь хөөрхий охинд тийм их тус болох байсан гэж үү. Энэ шаахааг урд нь охины ээж өмсч байсан гэж бодвол хэр зэрэг том байсан нь аяндаа тодорхой болох үзье. Хар хурдаараа давхиж явсан хоёр сүг тэргнээс айж зам хөндлөн гүйж гарахдаа өнөө муу шаахаагаа унахчихжээ. Шаахааныхаа өрөөсөнг ирээд цөхөөд олсонгүй. Нөгөөтхийн танихгүй хүүхдүүд булааж аваад алга болов. Хоёр хөлн даарсандаа хөхийж минчигээд улаан болчихж. Хуучин хоромгчны халаасанд хэдэн хайрцаг шүдэнц хийсэн байх бөгөөд нэгийг гартаа барьж бүхэл өдөржин яваад ганц ч хайрцаг шүдэнц зарсангүй. Даанч гаслан тайжээ. Мөрөө бүрхэн намирсан сайхан мушгаа шаргал үсэйн цасан ширхэг дарах нь үзэмжтэй боловч одоо түүнийг сайхан гэж яахан мэдэхгүй лээ. Гэгээвч бүхнээс гэрэл цацран годомжинд явхад шарсан галууны сайхан үнэр хангална. Шинэ он болж байгаа учраас аргагүй шүү дээ. Хөөрхий охинд юу эс бодогдох вэ? Тэр гэртээ харих замд нь байдаг мөрөгцгийг арай гэж оллоо. Тэнд хөлөө айтран сув. Хүйтэнч улам чангаран гэртээ харих тун хэцүү байлаа. Ганц ч шүдэнд зараагүй, ганц ч зоос олоогүй болохоор ингээд харивал эцэг ман зодно гэж мэдэж байлаа. Тэднийхэн хагархай ханныхаа зай завсрыг бүс давууны тасархай сүрэл өвсөөр чигжин хаанасаа л бол хаанасаа салхисигсэн хонголд аж төрдөг тул гэртээ харилаач гэсэн адилхан даарна гэж бодож байлаа. Гар нь бүр бээрж өргөж. Өчүүхэн шүдэнцний цог гарын бүлээцүүлж яаж чадах вэ? Юу ч гэсэн шүдэнц зурж гараа бүлээцүүлье гэж зориглолоо. Зүрх гархан нэг ширхэг шүдэн заваад зурвал дүрсхийн асаад тунч таатай. Шүдэнц жижигхэн ламет гэрэл гарган асч охин гараа эм байлаа. Охины нүдэнд цагаан бүтээлгээр бүтээгээд үнэт шаазан идэл өрсөн ширээ бүхий тасалгаа үзэгдэн ширээн дээр нь сайхан үнэр хангалуулсан шарсан галуу алим чавгаар алаглуулан дүүргсэн тавг харагдав. Гинэт бүрч гайхалтай юм боллоо. Өнөөх галуу нуруулууга шаасан хутга сэрээтэй босч угсхийн шалан дээгүүр гуйван дайвангүй. Галууг ядуу охин руу ирж явтал гайвал шүдэн зунтраад охины өмнө нэвтрэн гарах аргагүй хүүтэн зигэл хан байх байдгаараа байж байлаа. Охин дахин их шүдэнц зурав. Тэгтэл Христосын мэндсний өдрөөр засдаг үдсгэлэнт сайхан чимэг ялалзуулсан сүлд модны юм сууж байлаа. Түүний чимгэн тэр нэгэн баян худалдаачны байшингийн цонхоор харсан сүлд модны чимэг чимглээс илүү сүртэй сайхан үзэмжтэй байлаа. Газуурын ногоо мөчөр дээр мянган гэрэл яраад дэлгүүрийн үзмрийг чимэн байдаг өнгөнгийн зураг чимэглэл охины өдөөс ширдэв. Нэг бяц хаан жаал хурж ирээд гараас нь барьж автал шүдэнц унтрахын тэр. Гэрэл нь улам дээш явсаар гинэт тодхон гялалзах од болон хуураад гэрэлт мөрүүлдэн тэнгэрт харав. Охиныг бусдаас илүү хайрладаг байсан нас бараад тийм ч удаагүй эмэг их нь энэ орчлон дээр од харахад нэг хүн борхон болдгоо гэж хэлсэн болохоор хэн нэг нь өглөө дээ гэж бодов. Охин дахин нэг шүдэнц хан зуртал эргэн тойрныг нь мэлс хийдлэг ээгүүлэх гэрэл гэгэний дундаас дөлгөөн болоод хар нүдтэй инэрэнгүй бөгөөд инхри хайртай эмэг их нь гарч ирв. Охин тэр даруй эмэг их минь намайг аваач те намайг аваач шүдэнц унтрахал юм бол түрүүний халуун пишин шиг түрүүний амттай сайхан шарсан галуу шиг түрүүний гайхамшигтай гоё сүлд мод шиг замхран шүү те намайг бошуухан аваач гэж хашгирав. Эмэг ихийгээ байлгаж байхын тулд охин хайрцагт үлдсэн шүдэнцээ хурдан зурсаар байлаа. Шүдэнц дүрсхийн асаад өдрөөс ч илүү гэрэлтэй болж байв. Эмэг их нь хизээч ийм сүртэй сайхан байгаагүй гэжээ. Охиныг гэрэлгээгээ баяр баясгалантайгаар гийвүүлэн гар дээрээ өргөхөд хоёул өндрөөс өндөрт хөөрөн хөөрсөөр өлсч цангадгүй, хүйтэн болдгүй, айх аюулгүй оронд хүрхэн тэрэ. Жавартай тэр өглөө гэрлүүн явах замд нь байдаг өнөөх мөрөгцгөөс охиныг олов. Хацарт нь улаан туяатад уруулд нь инээмсэглэл тодорсон байх боловч нэгэнт амьсгал хураасан байлаа. Хуучин жилийн сүүлчийн өдөр хөөрхий охин ийхүү өөд болжээ. Шинэ оны наран шүдэнц худалдагч охины амгалан цогцсыг гийгүүл. Тэрээр бараг бүтэн хайрцаг шүдэнц зурсан байлаа. Охин дулаацгал гэж дэг хэлцгэн.
Гэвч ямар гайхамшигтай зүйл үзснийг, ямар сайхан ертөнцийн дотор эмэг ихтэйгээ хамт шинэ оныг угтсныг хинч мэдсэнгүй. Dashing through the snow in a one-horse open sleigh, o'er the fields we go, laughing all the way. The bells on bobtail ring, they make our spirits bright. What fun it is to ride and sing a sleighing song tonight. Jingle bells, jingle bells, jingle all the way. Oh, what fun it is to ride in a one-horse open sleigh.